Гэмтэл сог судлалын үндэсний төвд гэмтэж бэртсэн, хөлдөж, түлэгдсэн олон хүмүүс үйлчлүүлдэг. Тэдний багагүй хувийг гэр бүлийн хүчирхийлд өртөж хохирсон иргэд эзэлдэг учраас 7 жилийн өмнөөс эхлэн гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлд өртсөн хүмүүст үйлчлэх нэгцгийн үйлчилгээ төсөл хөтөлбөр болж байгуулагдж байсан түүхтэйч өнөөдрийг хүртэл гэмтэл сог судлалын үндэсний төвд гэр бүлийн хүчирхийлд болон бэлгийн хүчирхийлд өртсөн иргэдэд үйлчилдэг нэгцгийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаамаа. За тус төвөр үйлчлүүлж байгаа иргэд хоол унд хувцас хэрэглэл мөн бага насны хүүхдүүдэд чихэх гээд олон зүйлийг хэрэгцээ байдгаа гэж тус төвийнхэн хэлж байсан. За энэ удаад Сүлж шонгор компанийн Монголд үйлдвэрлэсэн 3500 ширхэг хүүхдийн чиххийг гэмтэл сог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилүүлж байгаа болон за нэгцгийн төвд байгаа хүүхдүүдэд хандвалсан маа. Памперсын үйлдвэрлэх компани нь бидний энэ нэгцгийн үйлчлэгээ бол түлхэгийн тасгаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдэд нэг жилийн хугацаанд эхний удаад бол нэг жилийн хугацаанд цаашдаа ерөнхийдөө ингээд бас памперсаар нь үнэгүй хангаад явах боломжтой маа гэсэн санал тавиад ингээд эхний ээлжнээ памперсууд нь ирээд бас энэ манай хүүхдүүдэд маань нэлээд тусдын болоод ингээд байж байна. Манайх болохоор яг хүчирхийлд өрсөн хүүхдүүд эмэгтэйчүүдтэйгээ байрлуулад зөвлөгөө үйлчилгээ үзүүлээд за дараагийн шатынханд байгууллагууд руу шилжиж шийдэл ерөнхийдөө үйл ажиллагаа зүгээр ингээд хайчдаггүй учраас хүүхдүүд маань маш их удаан байрлах тохиолдол бас байдаг. Тэгэхээр тэр хоорондох хэрэгцээ бол маш их хэрэгцээтэй. Ялангуяа хувцас те одоо хувцасны хэрэгцээ хувцасгүй хүрээ зөвлөрдөг. За мөн дээрэс нь одоо энд байрлах хүүхдүүд маань намын сан одоо юу гэдэг чимдээ унших тоглох юм огт байдаггүй. Тэгэхээр ерөөхдөө 3 ортой хамгаалах ортой энэ дээр болохоор ээж нэмжлүүлээд хүүхдүүд маань ингээ байрлал хоолундаа идэл нөхцөлийн хувьд тиймэрхүү байдалтай байдаг. Гэмтэл сог судлалын үндэсний төвийн нэгцгийн төвөөр өнгөрсөн 2016 онд 1000 орчим гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлд өртсөн иргэд үйлчлүүлсэн байна. За олонх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдгаа гэж тус төвийн нийгмийн ажилтнууд нь онцолж байсан. За сүүлийн жилүүдэд ахмад настангууд гэр бүлийн хүчирхийлд өртөн энэ төвөөр үйлчлүүлэх болсонд харамсаж байна гэдгийг тэд хэлж байсан маа. Тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд унших ном, хүүхдүүдэд нь тоглох тоглоом гэд олон зүйлийн хэрэгцээ шаардлага байд юм байна. Иймд сайхан сэтгэлтэй олон нийтийн ажил зохион байгуулж байгаа иргэд нэгцгийн үйлчлэгээний төвд туслаж хамтран ажиллахыг гэмтэл сог судлалын үндэсний төвийн удирдлагууд болон эмч нар нь уриалж байсан. За Монгол хүн бүр нэг нэгийг дэмжиж чаддаг мэддэг зүйлээрээ бусдад тусалж байгаа энэ нийгэмд эерэг өөрчлөлт бий болно гэдгийг гэмтэл сог судлалын үндэсний төвийнхэн хэлж байсан маа. Лайт мэдээллээ.